Бичлэг үзэж байгаа цаг үеийн мэндийг хүргье. За энэ бичлэгээрээ болохоор сүнсээ худалдах тухай ярилцъя гэж бодлоо. Ер нь бол хүмүүс бол их сонссон байт юм билээ энэ талаар сүнсээ худалдах, сүнсээ худалдсан гэл те. Тэгэл ямар нэгэн сатааны зан үйл хийдэг, эсвэл ямар нэгэн эд баялагын бурхан сахиустай гэрээ хийдэг, сүнсээ худалддаг ч гэдэг юм уу. Ингээд янз янзын мэдээллүүд тодорхой хэмжээнд сонссон байт юм билээ л те. Тэг яг уу энийг би туршлагаараа гэх юм уу судалснараа өөрөө бас толдож харсантайгаа нийлүүлээд та нартай гоё тодорхой мэдээлэл өгье гэж бодсон юм аа. Сүнсээ худалдана гэдэг бараг л ер нь зөв хэлсэн оновчтой үг гэж би бодсон. Тэгээ ер нь худалдаа гэдэг чинь өөрөө ингээд солилцох юм хэлж байгаа шүү дээ тий. Ямар нэгэн зүйл ингээд солилцож гинэ, авж гинэ гэсэн үг худалдаа буюу. Тэгэхэд тэр өөрийнхөө дотоод сүнсийг худалдаанд оруулж болдог байх нэ. Ер нь бол яг анх бол ингээд сүнс нь байхгүй хүнийг ингээд харахаар их сонир санагдчихсан л та. Яавч ингээд хүмүүсийг ингээд толдоо сүнсийг харахаар нэг юм тогтсон нэг юм байгаа штэ. За нэг энэ ийм сүнстэй хүн юм байна. Энэ ийм сүнстэй хүн юм байна ч гэдэг юм уу. Гэтэл сүнс нь байхгүй байх тохиолдол байна. Ингээд харахаар ингээд оронд нь өөр мороод ирсэн юм шиг, эсвэл нэг хоосон юм шиг ямар ч л гэсэн нэг биш харагддаг. Тэгээ ихэндээ гайхаад энэ ямар сони амьтны сүнстэй юм болов? Эсвэл ийм сонио онцгой сүнстэй юм болов? Яагаад ингэж шал өөр харагдаад байгаа юм болов энэ хүний сүнс гэл ингэж гайхаад. Тэгээ ухаад үтсэн чинь сүнс нь өөр газар байж тээ. Хоригдсон байна гэдэг ч юм уу те. Тэрийг олж мэдчих яахгүй. Тэгээд нөгөө сүнсийг нь аваад энэ тэнд хорчно гэдэг чинь энийг хэлдэг юм байж тэгээд яг харж үзэж мэдчих яахгүй. Өмнө нь болохоор яг мэддэг байсан хүмүүсийн яриануудаас ингэж сүнсээ алдсан мэдхгүй явж хагаад нэг лам бөөдөр очиод ч юм уу те хин нэгэн засдаг аргалдаг хүн дээр очисон чинь сүнс чинь байхгүй ингээд сүнсийн дуудаж өгсөн тийм үйл хийлгэжсэн. Тэгээ иймэрхүү болж исэн гэх хүмүүсийн кейсүүдийг сонсч исэн байхгүй. Тэгээ яг ингээд харсан чинь тухайн хүн ингээд өөрөө мэддэггүй юм билэ. Сүнс чинь хаана байна байхгүй байна өөрөм харагдаад нь гэхээр хүү ямар сонин тий сүнсгүй ижиж хүн яаж амьдраад байгаа гэдэг ч юм уу те. Сүнстэй байж л хүн амьдрж штэ гэдэг ч юм уу ингээд гайхаад идэг л та. Гэтэл нөгөө хүн өөрийн дотоод зөв мэдрэмжээ нэгдүгээрт алдсан тий зөв мэдрэмжээс холдсон нэгдүгээрт хоёрдугаарт дотгошоо орж чимээлхий болцсон дандаа нөгөө анхаарал гадагшаага тархин дээр ингээд фокус явж идэг учраас энэ дотор яг юу болоод байгаа нөгөө сүнс чинь байна уу байхгүй гэдгийг анзаарцгаа болцсон юм байл та. Тэнгүүт нөгөө хүн хэлэхээс нааш мэддэггүй. Гэхдээ яг хуу зарим мэдрэмжтэй хүмүүс бол анзаардаг. Яа тэгэхээр ингээд сүнс байхгүй болчоор нөгөө зүүд нойроор шид авдаг гэсэн бол зүүд нойроо зүнгийн мэдээлэл авдаг байсан бол тэр нь байхгүй. За эсвэл бяцлахаас ухаад энэ дотроос нэг юм тий мэдрэгдээд байна гэдгийг мэдрэгддэг байсан бол тэр нь байхгүй ч юм эсвэл нэг ганцаараа хаягдсан юм шиг тий ерөөс ингээд дотоод зүн нь байхгүй болоо дотоод мэдрэмж нь байхгүй болоо нэг тийм хоосон робчиг тарих яваад байгаа юм шиг санагдал нэг л хоосон ганцаардал тунд ингээд орцсон юм шиг санагдал гэдэг ч юм уу хэцэргээр бол мэдэрнэ. Тэгээ дээрээс нь сүнс нь байхгүй гэдэг чинь хамгаалт нь байхгүй. Тэгээ тухайн хүн амархан сэвтцдэг муухай бодлууд орж ирдэг ч юм уу. Тэгээ шүн зүүдлэхтэй их муухай юмнууд зүүдэлдэг ч юм уу. Ер нь л ингээд ямар нэг хий юм хардаг ч юм уу. Нэг тийм айцтай төгшөлтийн байдалд орчдөг байхгүй. Тэгээ тэрийг яг анзаардаг, ойлгодог хүмүүс нь бол хүн амтнаас өөрийгөө асуугаад, сураглаад ядаж лам дээр очиж сүнс дуудуулах ном уншуулдаг ч юм уу тгээ явдаг юм билэ. Харин яг нөгөө тархиндаа төвлөрчихсөн дотоод мэдрэмж зөнгөөрөөс анзаардаггүй тэрийг чимээлдэггүй, мэдрэмжээ чагнадаггүй, холбогдоогүй ч гэдэг тийм хүмүүс бол ерөөсөө огт мэдхгүй явчихдаг юм билэ. Тэг хэлэхээр л нэрээ сүүлийн үед нэг тийм байгаа даа гэдэг ч юм уу. Нэрээ тэгсэн бол би чинь нэг сүүлийн хэдэн жил ажил маань бүтэхгүй байгаа даа. Эсвэл сэтгэл санаа хямраа яваад байгаа даа. Тэгээд нэр үн чинь болов гэдэг ч юм уу. Ингээд хэлэхээр нөгөө нэг өмнөх ойрын хэдэн сар хэдэн жилийн юмнуудаа ухаж бодож байгаа байхгүй. Тэгтэл энэ сүнс гэдэг юм чинь мэддэхгүйгээр байхгүй болчтой. Мэддэхгүйгээр бас худалдагдаж болдог. Зарим хүмүүс яг мэдж байгаад сүнсээ худалддаг байхгүй юу. Энэ амьдралдаа би маш их хөрөнгөтэй, баян, гоё тансаг тэгээ хүмүүс ингээд намайг бүгдээрээ шүтдэг, намайг хайрладаг, алдартай, үзэсгэлэнтэй юу л гэдэг төгс төгөлдөр амьдралыг хүсэж байна. Энэ хүслээ би сүнсээ 8 алцаад гэрээ хийгээд авч болох юм байна. Надад тийм боломж байгаа юм байна гэдгийг дараа чинь үр дагаврыг бодож үзэхгүйгээр эсвэл
Угаасаа яах вэ? Нэг сүнс солигдоод биз нэг сүнсээ өгүүлээд тэгтээ тэрхүү хүнийг л амьдрын те өгсний дараа амьдрал байхгүй гэж боддог хүмүүс нь ч гэдэг юм уу ингээд нэг бие биенийхээ сонссон ярьснаар ингээд мухраар очиод тэгвэл нэг боломж байл үзээд алдъя л та баян болчих юм болов гэдэг ч юм уу те одоо мэдхгүйгээр дараа нь ямар үр төлөөс нь орохоо мэдхгүйгээр очиж тийм зан үйл хийдэг хүмүүс байна. Эсвэл мэддэг хэрнээсээ тэрэнд бол нэг тийм одоо угаасаа тийм хар талын юмда дуртай те одоо чөтгөр сатан гингүүт баг тэрийг шүтдэг ч юм уу тийм юмда баг дуртай, шуналтай, муу санаатай ч юм уу тэр хүмүүс ч очингуудаа өөстөө нэрэ ямар л одоо сатан одоо чөтгөр шүтмээр би угаасаа дуртай би миний сүнсийг автээ би оронд нь одоо гоё үнэнч боолно болоод гоё амьдрмаар ин гэдэг ч юм ингээ янз янзын сонголттойгоор хүн сүнсээ худалддаг. Зарим бүр хөөрхий мэдгүй байж байгаа сүнсээ худалдчих тохиолдол байдаг. За мэдгүй байж байгаад гэдэг нь бусдыг ингээ дагаж явж чад үүлэнд орчдөг байхгүй. Одоо жишээлбэл Монгол одоо шүгдэн сахиусыг шүтгтэй бомбын тахилга гэж болдог. Тэгэл 3 жил дараалал явах юм бол зөв хүмүүс баяждаг гинэ. Бомбын тахилганд нь явъя гэж юугаач мэдгүй би бинийг дагаа авчдаг. Тэнгүүт нөгөө бомбын тахилга нь шүгдэн одоо сахиустай холбоотой шүгдэнгээ бурхан байдаг шүү дээ. Одоо эд баялаг шунал хүслийн бурхан тийм ээ. Тэнгүүт очоод зан үлд нь оролцож байгаад одоо хүмүүс нь зааж өгөө штэ. За одоо ингэж нэрээ хийл энд нэм юм авчир ингэдэг гэд өөртөө сайн дураар ирсэн юм чи авахт. Тэгээ зан үлд нь оролцсон. Тэнгүүтээ сүнсээ худалдаад оронд нь нөгөө эд баялагын хүсчихсэн зүйлээ одоо шимтсэн байж идэг тэр нь тэгээ бүтцэн тэрийг мэдхгүй явж ин гэсэн үг байхгүй. Нэг гэсэндээ юмаа сайн судлаагүй байж хүмүүс дагаж очоод тэгээд энд явбал гоё баяждаг гэсэнгээл дараа нь ажил төрөл нь бүтэнгүүт өөстөө нэрэ мундаг ламтай газар хэлээ гоё газар хэлээ ингээд би гоё мөнгө төгрөг ажил төрөл бүтээд байгаа шүү тэгэл нөгөө найзуудтай ярьдаг ч юм уу нөгөөдөө нь өө тийм үг гэл нөгөө газар нь очдаг ч юм уу. За тэгэл сүнс судалдах юм болж байгаа. Тэнгүүдээ яг зарим нь ингэж ярьдаг шүү дээ. Хүн өөрийнхөө одоо үр хүүхдийнхаа одоо идэх ёстой буян хишиг тэр эд баялагийг ингээд өөр төр хураач чинь гэдэг. Тэр болохоор бас байж болно. Өөрийнхөө сүнсийг гэхгүйгээр миний үр хүүхдүүдээс авчгаа гэдэг ч юм уу те. Эсвэл би үхээд өөртөө чинь тэдэн 100 жил одоо зүтгэя. Энэ амьдралдаа би энийг авчия гэж нэг өсөндөө худалдаа солилцоо хийж болдог байхгүй хар хүчнийхэнтэй. За тэгээ мэдгүй явж байгаад хөөрхий бомбын тахилга мэтийн те одоо ийм лам сүм хийд дээр очоод тэгээ горилгын үүднээс очоод мэдгүй явж байгаа тэр зан үйлэнд нь оролцоод гэрээ хийчих тохиолдол байна хүмүүс. Харахгүй юм чи мэдгүй ч цаана юу болж байгааг мэдгүй зөв зөвөр ороод зөв зөвөр гараад ирсэн ч мэддэггүй те. За мэдж байгаад хийдэг хүмүүс нь бол яг байдаг олон байдаг. Ялангуяа гадны орноос байт юм билээ. Би яг хаяа хэрэг дурлаад нөгөө алдартай баян хүмүүсүүдийг нэлмитнэ. За энэ хүн яаж юм гой алдартай болсон те яаж ингэ дэлхийн од болов яаж юм олон хүн шүтгэдэг ийм гой амьдраад байна гэдэг ч юм уу ингээд заваар ганц нэг толдож үзэж байгаа хгүй. Гэтэл яг сүнсээ худалдсан байна гэдэг нь үнэхээр харагддаг. Яагаад тэгэхээр хүний сүнсийг харахаар уул нь хүний сүнсэл харагдах хэвээр. Гэтэл тэнд өөр юмний сүнс харагддаг. Бүр ингээ хухаа цайсан одоо нэг тийм чөтгөр шигтэй ямар ч одоо тийм хүний энэ дээд хүрднүүд байхгүй одоо сэтгэл байхгүй оюун бодол ухамсар байхгүй бүр нэг хухаа цайсан юм байдаг. Гэтэл ингээл гаднах зөвхөн 3T хэмжээсийн гаднах төрхийг харахаар ингээл үзлэнтэй гой хувцастай гой ярддаг энийгээ лад жаргалтай те хүмүүс хараад амьдралыг хараад хатаар хаста ямар гой юм бэ энэ шиг болчих юмс ингээл шүтэл нөгөө дуучид нөгөө дэлхийн алдартай жүжигчд өөр одоо ямар хүмүүс чи тэд нар ихвчлэн тийм сатаны зан үйлд орсон байдаг. Тэгээ өөртөө тэрийг хүсэж мөрөөдөж бараг төрж байгаа шүү дээ. Тэг яг хуу гадны орнууд ч угаасаа маш их өрсөлдөөн байдаг. Яавал од болох уу те яавал одоо энэ олон их өрсөлдөгчнөөс өрсөлдөгчдөө даваад одоо шилдэг Холливуудын кино жүжигчин болох уу дэлхийн одоо шилдэг хит одоо поп дуучин болох уу гэдэг ч юм уу өдрийн бодол шөнийн зүуд болоод тэр хүсэлтэйгээ явж байгаа шүү дээ. Тэнгүүт нэг сатаны зан үйл шиг юм гараад тэр байдгийн байна гэнгүүт мэдгэдэнгүү шүүд сүнсээ худалдаас буцахгүй очдөг байхгүй. Бүр хүсэл мөрөөдлийг биелүүлж л байвал дараагийнхаа бодохгүй алсын хараагүй тийм одоо хүмүүс бол маш их байдаг. Тэгээ зарим нь бол үнэхээр дэмжигдээд алдар нэрт хүрчдэг, зарим нь аваа явж байгаа тийм эртгэн чадарчдаг ч юм уу те янз янз юм болно. За үнэхээр тийм байдаг. За Монголд бас санамсаргүй байж байгаад явах те сонирхлын журмаараа мэдчихэж байгаа тиймэрхүү ганц хоёр хүмүүсийг харсан. Гэхдээ бол өдөр болгон өөр хамаагүй хүнийг мэлмитэдтэй ингэж мэдээж байхгүй. Зүгээр яг ингээд ганц хоёр олонний танил хүмүүсээс сонирхлын журмаар ер нь ямар юм байна гэж мэдлэг хураах журмаар толдож байгаа нэг тийм
хүмүүстэй сүнсээ ялцчгүй сүнсээ худалдчихтэй гэсэн хүмүүстэй бол таарлажсан. За тэгээд хуучин цагт бол яг бид нар үг дэс мэддэг лсэн баг. Ер нь бол тийм хийгээд хэрэггүй гэдэг те. Одоо болохоор бид нар ч одоо тийм юм мэдхгүй. Тэгэл мөнгөтэй олж ивэл яасан ч авах те угаасаа мөнгө л гээд одоо матери үзэлт их тавтцсан болохоор иймэрхүү зүйлсүүд их болоод байна л та. За тэгээд энээс гадна бас анхааруулж хэлэх зүйл байна. Одоо сүнсээ худалдахыг хүсдэггүй тийм ээ. Өөр хүүхдийнхээ одоо буян заяаг өөрөө төрүүлж идэлхийг хүсдэггүй хүмүүс олон байгаа. Мэдээч энэ зүйлээс холхон явъя гэж бодож байгаа. Гэхдээ тэр хүмүүс бас санамсаргүй байж агаад харын талынхантай гэрээ 8 хийчих тохиолдол байдаг. Өмнөх тэр удмын хараал гэдэг бичлэгэн дээр би хэлжсэн дээ. Хүн өөрийн мэдлэгүүгээр одоо бүхэл бүтэн удмыг сүрүүлэх хараал хийцэн байдаг. Тэг өөрөө би энэ хараал хийж ийн, хараалын зан үйл хийж ийн гэж мэдхгүйгээр зүгээр л одоо сэтгэлийнхаа гүнээс тэрх гомдол, уур хилэн, харуулсал одоо муухай бодол үгийг ингээд сэтгэлийн гүнээс ингээд гаргаад өчтөг нөгөөтг нь явжаад хараал болцсон. Тэгээ тэр хүнж хараал тавьснаа мэдхгүй тохиолдол байдаг. Хүн өөрөө асар их тийм бүтээгч хүчтэй, одоо эрчим хүчийг бүтээгч чадвартай гэдгийг мэддэггүй байхгүй. За яг энтэй адилхан хүн яг одоо чин сэтгэлээсээ шунлан юм хүсдэг байхгүй. Одоо цагт бол бүр тийм штэ. За нэг тэдэнд хүртэ болчих юмсан тий. Эсвэл одоо тэр залуу өөрийн болгочих юмсан, тэр эмэгтэйг өөрийн болгочих юмсан гэдэг ч юм уу. Эсвэл нэг тэр ажлаа бүтээчих юмсан, тэдэнд үүрэг олчих юмсан ингээд бүр ингээд чин сэтгэлээс ингээд хүсээд тэмүүлээд баг өдрийн бодол шөнийн зүуд болдог байхгүй. Тэнгүүд нөгөө манифест гэдэг юм руу хушуурал тий. Манифест хийх юм бол өстой бүх хүсэл биелдэг гинэ. Тэгэл өдөр шөнөгүй хүсээдээ, бичээдээ, бодоодаа гэл эн чинь бас цаана утга учиртай байхгүй бол бид нар тэр хүслээрээ харын талынхантай холбогдоод тэгээд тэр чин сэтгэлийн хүслнийхэн тэр 8-аар орчдөг байхгүй мэдэхгүй. Тэгээ энийг үнэхээр тэр сүнслэг мэдрэмжтэй хүсэл юм болоод байна гэж дотроо олж мэдэж эртэн таслан зогсоож чаддаг. Гэтэл тэр цаана тэр хүслийнх нь үр дагавар нь далд ертөнцид юу гэдэг байгааг мэдэхгүй хүмүүс нь олон байхгүй. Тэгээ яг тэгээд хүсээд ирэхээр хүсэл нь биелдэг. Хүсэл нь биелээд оронд нь одоо би хаана өвддөг ч юм уу. За ямар нэгэн цолиос гарах зүйл болдог байхгүй. Хүсэл нэрнгээс ингэ биелээд идэг. Одоо мөнгө төгрөг нь орж ирээл те. Эсвэл одоо нөгөө залуу нь өөрийг нь хайрлал, нөгөө бүсгүй нь өөрийг нь гэж ирээл гэдэг ч юм уу. Тэгэл миний өстө хүсэл өстө гой биелж ингэ бодоод идэг. Гэтэл цаагаараа тэр хүслийг нь дагаад тэр шунал яг хүсэл гэдэг юм чинь бас мэдээж хүнд байх ёстой л доо. Гэхдээ тэр чинь доод эрчмийн хүсэл юм уу? Эсвэл яг хүнд байх ёстой зөв цагаан хүсэл юм гэдэг чинь бас ялгаатай байхгүй. Гэтэл нөгөө доод эрчмийн одоо шунлын тэр шунал атаархал тэр өөрийн болох гэсэн нэг тийм доод эрчмийн хүслийг хүсээд тахаар яг тэр эрчим энерги өөртөө татдаг буюу нөгөө далд ертөнцид яг тэрийг чинь соронцлогдож дагаж ирдэг харын одоо болсон болоогүй жижигс том хүртэл тэр завсрын харын талынхны тийм сүнснүүд ирээд наалтаа дагаа авчдаг. Тэнгүүтээ энэ хүн ийм хүсээд байна. Ийм юм хүсээд сая гандан ороод те ингээд энэ хүслийг нь биелүүлж өгөөч. Яста нэрэ энэ л хүслийг биелүүлж ивэл яасан ч яах вэ гэд хүслийг шимтсэн юм чинь энийг дагаж яваад хүслийг биелүүлчих. Оронд нь би авах юм авчигээд нэг юмнууд араас нь дагцсан явчихдаг байхгүй. Тэгэд ирэх чинь хүн харахгүй шүү дээ мэдэхгүй те. За тэг хүсэл нь бол яг уу тэр хүслийг биелүүлж өгч чаддаггүй гэд янз янзын хар талын сүнснүүд байна. Зарим нь бол биелүүлээс сурцсан те хүчээ авцсан хар сүнснүүд чинь зарим нэг биелүүлэх гэж чадахгүй ч юм ингээд хоёрын оронд явж байгаа бас тийм хүч шатал муутай хар сүнснүүд ч гэсэн байдаг. За тэгэхээр хүний тэр шунал хүсэл гэдэг юм ийм айхтар хорлонтой зүйлсийг өөртөө ингэж татчихсан араасаа дагуулад явж идэг байх нэ. За тэгээ биелүүлнэ те заримийнх нь бол биелнэ. Тэгснэ оронд нь одоо би хаана өвддөг ч юм уу ямар нэг өвчин тусах ч юм уу тийм болдог. Эсвэл оронд нь одоо хин нэг амиар солилцсон ч шиг те өөрийнх нь хүүхэд ч юм уу өөрийнх нь одоо хайрладаг гэр бүлийн хүн найз нөхөд эхнэр нөхөр ч юм уу оронд нь үхээд яваад өгдөг. За иймэрхүү тохиолдол байна. Тэгэд энийгээ бас мэдхгүй штэ. Би өвдөж чинь эмчэд үзүүлсэн чинь эмч тэрийг хараад хэлж мэдэхгүй. Эмч бол одоо ийм юм уу? Тасгал хөдөлгөөн сайн хий гэдэг ч юм уу ийм витамин авч юу ийм юм уу эсвэл ийм эмчлээ хийл гэж хэлнэ үхэхээс цаад учир шалтгаан нь юм байна ингэсэн учраас ингэж гэж хэлэхгүй шүү дээ. Тэгэнгүүт нөгөө эмчээгийг аваад за би сүүлийн үед жоохон буруу хоол хүн сэрвлээд эсвэл ингээд эсвэл цаанасаа гинт ийм өвчин гараад ирчлээ. Тэгвэл одоо эмчлээл гэж
хүн тэгж л бодно гэхээс энэ яагаад би энэ өвчин тусчваа, яагаад миний бие өвдөөд ин гэдэг ч юм уу те, яагаад миний ойр тойрны хүн ийм болчихвоо гэж цаад юм энэ хүн ухаж боддгоо. Яагаад тэгэхээр даалт ертөнцид маш их тийм нарийн холбоо сүлбэтэй учир чанцантай үйл болдгийг нэгдүгээрт мэдэхгүй, хоёрдугаарт хэлсэн ч итгэхгүй, гуравдугаар тэр бодож ухах юм алдсан байдаг аахгүй. Тэгээд хит нөгөө материалист үзэл рүү ороод тархиараа нүдэнд үздэг одоо гарт баригдах 3 хэмжээсээрээ сэтгээд явж байгаа хүмүүс бол хизээж тэрийг ухаж боддгоо байхгүй. Зүгээр ухаж бодлоо ч гэсэндээ би буруу хүн сэргэлчиж те эсвэл удмын юм өвчин байсан байх гэдэг ч юм уу. Эсвэл одоо энэ утаанаас боллоо. Одоо юу л бол юунаас боллоо ч гэж болно шүү дээ. Тэгэл эмчийн хэлсний дагуу нөгөө шинжлэх ухаан энэ төргээл артлын тэр энергийн нарийн юм хизээж ухдаг байхгүй. Тэгээ мэдхгүй. За нэг иймэрхүү болно. Сүнслэг хүмүүсүүд нь бол харин мэдэн шүү. Зүүд нойроор дамжуулна, үгдээ эцүүд нэрч хэлнэ те. Ядаж нэг ийм юм болоод байна. Би нэг ингэчиж гэх нэг жоох ухаж боддог хүмүүс нь бол бас арай өөрөөр олоод мэднэ. Олж мэдээ засуулчдаг эртгэн зарим нь те. За тэгэхээр хүний одоо тэр доод эрчмийн шунал хүсэл бол өөртөө тийм гэрээний одоо худалдаа 8-ны зүйлийг бас дагаад татаад явж идэг. Тэгээ өөрөө нөгөө хүслийг ингээд энд тэнд очиж хилчдэг. Дотроо эсвэл маш их хүсээд бодоод ч юм уу те. Тэгэл тэр нэг өөртөө л авах гэсэн нэг тийм шунлын юм болохоор тэр шунлын юм хүсээд байна гэдэг чинь тэр хар эрчмээ гаргана. Хар эрчмийг бүтээсэн байх юм бол орчлын ертөнцийн ижил энерги татдаг хуулиар яг тэр хар эрчмийг чинь биелүүлдэг хин хаана юу хүсэх нү гэд отоо зогсчихэд харсан сүнүүдийг өөртөө дуудаад дагуул явчихна л гэсэн үг. Нэгсэндээ арт нь тийм болдог. За тэгээд яг нөгөө Wonder Woman-ы сүүлд гарсан нэг 2 дугаар анги шүү дээ те. Та нар үзчихсэн бол DC-ийн цувралын Wonder Woman кинон дээр тэр хүсэл биелүүлэгч чулуу гэдэг бурхны бүтээсэн. Тэгээ тэр хүсэл биелүүлэгч чулуу нь хүслийг биелүүлэн оронд нь ямар нэг үн цэнтэй зүйлийг авдаг те. Тэнгүүд хүмүүс ингээ хүслээ биелүүлээл оронд нь эрүүл мэндэ өгнө, эсвэл одоо дотоод хүчээ өгнө, өөр ямар онцгой зүйлээ хайртай дотны хүний өгдөг ч юм уу, ингээд нэг тийм золиос гаргаад байдаг. Яг тэр зүйл чинь болдог. Ерөнхийдөө тэр кинон дээр бол гаргасан байлаа. Тэгээд дээрэс нь одоо энэ мөрөөдө тоглоом байна. За мөрөөдө тоглоомыг одоо казино ямар нэгэн мөрөөдө тоглоомыг хар сүнснүүд бол бүр маш их отож, дагаж, үүрлэж хүлээдэг. Тэгээд хүн өөрөө өрөнд ороод мөнгө алдаад эхлэхээр бүр байд суух газраа олж чадаад мөнгө гэд бодоод эхэлдэг. Тэгээд за энийг заавал хожино, би заавал мөнгө олох хэрэгтэй тэдэнд хүрэх гэл. Тэгээд тэр нөгөө нэг асар их шунлын хүсэл нь айцтайгаа ингээд холигдсон шүү дээ. Тэр чи одоо мөнгөгүй болчихвол яах вэ? Дахиад алдчихвал яах вэ? Тэдэнд төрөл олчиж би өрнөөсөө сална гэлээ. Ухаан санаа бүх юм нь бүх эрчим энерги тэр мөнгөний шунлын айцсын бас эрчим энерги рүү явчихдаг. Тэнгүүд тэр яг завшааныг ашиглаад нөгөө хар сүнснүүд чинь нөгөө шулмнууд чинь те тэрийн нөгөө мөнгөний нөгөө оруулж өгөх юм хийгээд ирдэг байхгүй. Тэгэл тэр хүн чинь өөрөө мөнгө хожоод эхлэнгөө сэтгэлэн тайвшрал баясна. Гэхдээ ардуураа улам донтчихэдэг нөгөө юм руу. Одоо ингээд хүмүүс одоо ийм мөрөөдө тоглоом тоглодгүй хүмүүс бол ойлгодгүй байхгүй юу? Гэхдээ тэгээд алдаад байгаа тэгэл болчихно өстэй те. Яагаад ингээл алдаад байгаа хэрнээс улам мороо донтоод ан гэдэг чинь тэр хүн өөрийнхөө ухамсарыг алдсан байдаг. Оронд нь тэр донтолтын дэв суух буюу дэв гэдэг чинь өөрөө тэр сөрөг эрчим энерги хар сүнс байгаа тийм ээ. Тэр хар сүнс чинь ухаан санаанд нөлөөлөд эхэлдэг байхгүй юу? Тэр шунлын эрчмээр нь дамжуулж ороод ахиад ав гэж дотроос нь шууд өөрийнх нь тэр оюун санаа бодлыг эзэлчихсэн байдаг учраас хүн энэ зүйлээс өөрийгөө татаж авч гарах ухамсар нь унтарсан байдаг учраас гарч чаддгүй. Тэгээд тэр нөгөө хүнээс асар их шунлын хүслийн эрчим ялгарх тусам тэр эрчмээр нь нөгөө өөрийг нь удирдаад өөрийг нь дагаа бас хар сүнснүүд хооллдог байхгүй тэр эрчмээр нь хооллоод улам бийжих тусмаа улам хүчрэг болоод улам хүчрэг болонгуудаа нөгөө хүн тэр чинь толгойд нь гарц угаал базаад гэсэн нөлөөлөд байна. Тэгэхээр энэ зүгээр нэг хүний мөнгө алдаад байгаа юм чинь болиё гэд хүний шийдэх асуудал биш. Энэний чинь цаана даалт ертөнцид хэд хэдэн бие даасан ухамсарт хар сүнснүүд ингээд тоглолт хийчихэд баццсан байж идэг нөлөөлөд өөрт нь ингээд хүчээр нөлөө үзүүлээд дээрээс нь ингээд дараад ичдэг гэсэн үг байхгүй юу? Түүнээс ч тийм дарах юм, тийм нөлөөлөх юм байхгүй бол хүн
одоо эрүүл ухаантай хүн бол тий за боли ингэж бүр амьдралаа алдах ингээд зогсоод гэтэл тийм эрүүл ухааныг дарчдаг учраас донтолт гэдэг зүйл ч юм айхтар юмнаа. За энэ бас нэг өсөндөө бас гэрэл хийж байгаа шүү дээ. Мөнгө олмоор байна. Тэ? Мөнгө олчвол ингээл гоё баясал төрөл сэтгэл ханамж төрөл захиад гэдэг ч юм уу. Ингээл нөгөө монголчуудын нөгөө шунал их дүү шулан болно гэдэг нэг үг өгдөг шүү дээ. Яг тэр чин үнэхээр яг үний юм байл. Шунал их дүү шулан болно те. Тэгээ нөгөө гэрэлтэй сүнс өөрөөсөө нөгөө гэрэл цацруулж байгаа авраатай сүнс чинь сүрэг эрчим энергийг үйлдвэрлээд тэгээ сүрэг эрчим энергиээр бусад сүрэг эрчимийг өөртөө татсаар байтал гэрлэн мөхөө саарл болдог авраа. За сүүл рүү бүр авраачгүй болно. Сүүл рүүгээ авраа нь хар өнгөтэй болоод эхэлнэ. Хар өнгөтэй болоод ирэхээр нөгөө хүн чинь яг хүний сүнс биш чөтгөрийн сүнс шиг болчихж байгаа хгүй. Тэгээд шунал их дүү шулан болно гэдэг чинь бас л яг шууд утгаараа хэлсэн. Оновчтой хэлсэн үг байлээ л дээ. За гэх жишээний хүн мэддэг болон мэдхгүй зарчмаар тэр далж ертөнцтэй харын талынхантай гэрээ 8 хийждэг байх нэ. Хамгийн том зүйл нь мэдээж өөрийн сүнс шүү дээ. За сүнсээ зарлаа, сүнсээ худалдлаа гэхэд тэр хүний одоо нас нь барагдаад өнгөрн тийм ээ. Нас нь барагдаад өнгөрөнгүүтээ нөгөө нэг өөрт нь боломж олгосон тэр хүчээ аваад бийцсэн байгаа хар сүнсэнд үйлчлдэг. Тэр одоо хэдэн 100 жилийн турш тэгж үйлчилж боол зарцыг хийх нь бол мэдэхгүй. Ямар ч л гэсэн өөрийг нь одоо гол нөгөө нэг ухамсар сүнс гол гэрлийн атгцсан байгаа штэ. Тэр 8 хайсан харын талын хурчин атгцсан. Айлын атханд нь орцсон тэр гарах хүч чадал байхгүй. Өөрөөрөө л гарах хүч чадал байхгүй. Тэгэхээр атханд нь орцсон учраас яалтчгүй үгээр нь байх зүгээр аргагүй. Тэрийг өөрөө хүчжүүлсэн, өөрөө сайн дураар атханд нь орсон, өгсөн. Тэр хар сүнсийг ч өөрөө сайн дураараа хүчжүүлсэн учраас гарах боломжгүй. За энд ямар арга хэмжээ авдаг вэ? Азууж арга хэмжээ авч болно. Нөгөө нэг эрдэмтэй, чадaltaй, сүнсний хүчтэй хүмүүс энд тэнд хоригдсон, энд тэнд татханд орсон сүнснүүдийг суллах ажиллаа хийдэг. Гэтэ үнэхээр мэрэгжлийн үнэхээр тийм сүнсний өгөгдөлтэй хүмүүс одоо өг дээдэс онгодуудаа нийлээд тийм ээ. Эсвэл өөрсдийнхөө дээд биетэйг нийлээд гिचлэн одоо тэр сүнснийхаа хүчийн дагуу, сүнснийхаа одоо олгогдсон эрхийн дагуу тийм ээ. Хүч чадлаа ашиглаад хоригдсон сүнснүүдийг тийм ээ. За одоо гэрээ хийгээд 8 альцсан одоо хин нэгний иргэшэл татханд орсон байгаа сүнснүүдийг бас сулж болдгоо. За тэгээ тийм одоо хосгүй чадaltaй хүмүүс бол мэдээж ховор. Зарим нь бол суллаад үгүй, гаргаад үгүй, тэдэнд хүрэх гээд чадахгүй хүмүүс байна. Үнэхээр чадвартай, өвөгдөлтөө тийм сайн сүнснүүд ч гэсэн байна. Тэд нар ч одоо Монголд бол ихвчлээ одоо удаа зайрангууд байгаа тийм ээ. За тэгээд дээрэс нь одоо лам бас хүчтэй, үнэхээр хүч чадалтай тийм улааны ч юм уу лам бас байдаг шүү дээ. Гэтэ цөөхөн, гэтэ байдаг байхгүй. За тэд нар ч юм уу ямар ч л гэсэн тийм тусгай өвөгдөлттэй хүмүүс, үнэхээр өөрийнхөө чадварыг одоо хөгжүүлсэн хүмүүс бол энэ арга хэмжээ тусламж үзүүлж болж чаднаа. За тэгэхээр альва юмыг хүсэхдээ, манифест хийхдээ учир утгатай ханднаа. Би шунлаа ихсгэх зүйл дээр, өөрийнхөө эрчим энергийг унгаах зүйл дээр хүсээд манифест хийгээд байна уу? Эсвэл би зөв сайхан цагаан хүсэл дээрээ тийм ээ манифест хийж гин үү? За зөв сайхан хүсэл бол дээд эрчим энергих буюу хүнийг доош нь унгадаггүй. Одоо 9 цагаан хүсэл гэдэг шиг тийм ээ. Гэтэл тэр шунлын эрчим бол хүнийг одоо хүсэх тусам тэр бараан эрчим рүүгээ татаж оруулж идэг. Тэгэхээр хүсэл дээр утга учиртай хандах хэрэгтэй. Хүсэл гэдэг юм ялгаж салгадаг байх хэрэгтэй. Энэ бол их чухал. За тэгээд мэдхгүй байж хамаагүй бомбын тахилга, за шүтэн одоо шүтэнтэй холбоотой ямар нэгэн зан үйлд сайн дураараа оролцож явах хэрэггүй. Юунд оролцож, ямар үйлэнд оролцож тийм ээ. Хааш нь одоо зан үлийн юм хийгээд байна вэ гэдгээ сайн судалж мэдчих явах хэрэгтэй. Тэгэхгүй нөгөө өнгө гэсэн юм чи инг тэг гэсэн юм чин тэгнтэй овг нэр жилийн хил гэсэн юм чи хэлчихье. Цаасан дээр бичээ шатаа гэсэн бол шатаач. Ийшээ нэг тим юм өрг гэсэн бол юуг нь ч мэдгүй авдж өргөө цаана юу байгааг мэдгүй хорлолд орох тохиолдол байдаг. Мэдээж одоо сайн дураараа сүнсээ худалдаад ингээ явах хүмүүс бол цөөхөн байх. Үнэхээр нөгөө
одоо бүр яахаа алдсан шуналтай хүмүүс нь өстой сайн дураараа баяртайгаар гүйжиж магадгүй тийм ээ. Таарцсангуу бас яг хөгсөмстэй хүмүүс бол тэр наад захын тийм юм мэддэг учраас тэгж явахгүй байх. Гадаад орны хувьд ч юм уу те бол үнэхээр нөгөө алдар нэр мөнгөний төлөө өхөн хатан явдаг болцсон одоо тийм параметр тархиа угаалгацсан хүмүүс бол харин эд баялаг мөнгөний төлөө бол сүнсээ хөдөлгөхөд бэлэн болцсон байд юм бэлээ. За тэгээ яг нөгөө сүнсийг эзэмшиж байгаа хүмүүс нь болохоор бас хүчтэй чадвартай сүнсэнд дуртай. Огтодоо хүчгүй те ах хүмүүс сүнсэнд бол за яг дараа нь бол нэг өөрийнхөө зараад ашиглах хэмжээний байж болно. Гэтэл хүчтэй чадaltaй сүнснүүдийг бол олзлох, авах хүчийг ашиглах дуртай байдаг учраас хөх сүнснүүд бол илүү болгоомжтой байхгүй бол за тэгээд өгөөшөнд унах эрсдэлтэй байдгаа гэсэн үг ээ. За ерөнхийдөө бол яг хүмүүсээс сонссон тэр яг өөр дээр нь тохиолдож исэн бодит үйл явдал, бодит кейсүүд ярьлаа. Тэгээд бас өөрөө бас толдож үзээд эн чи ийм байт юм байна. Одоо сүнс чи арай өөр харагддаг юм байна. Сүнсээ худалдсан нөгөө сүнс нь байхгүй сүнс нь өөрчлөгдсөн хүнийх юм байт юм байна. Сүнс нь зайлцсан хүнийх нэг юм те энэ тэнд очиод хөрөх юм мэдэхгүй байжгаад хоригдсон хүмүүсийнх нэг юм байт юм байна ч гэдэг юм ингээд одоо харагдаад мэдрэгдээ толдогдоод байгаа учраас та нарт одоо нэгдүгürt мэдлэг түгээх зорилгоор хоёрдугаарт анхааруулах зорилгоор юм ярьж байна л. Тэгээ яг хөөрхий зарим одоо улаач бөөл амнарчин харын талд зүтгээд байгаагаа бас мэдгүй яваад байгаа тохиолдол байд юм бэл. Яг ингээд хүчтэй чадaltaй болол тэ зүв зам руугаа орж идэл нөгөө сорилтонд унцдаг. Чи ингэж л гой хүчтэй болчих штэ. Чи ийм юм хийчээч гэдэг ч юм уу те. Энийг залчаач ингүүл бүр гоё болох гээд штэ гэдэг ч юм уу. Шунал дээр нь дөрүүлээд ямар нэгэн гоё юм санал болгоод нөгөөдөл нөгөө тийм байна гэд хүлээж аваа те. Зарим үнэхээр мэдгүй гиннээсээ болоо зарим шунлаасаа болооч гэх юм уу. Бүдрээд унах тохиолдол их байдаг. Сорилтонд унж гин гэсэн үг. Тэнгүүтээ харын талынхантай нөхцөждөг нөгөөдг нь мэдтгүү. Нэх гоё хүчрэг сүнс бурхантай нийлцэн өстой будаа олгоо яваад байна. Би ч гоё болоод байна. Хүмүүстэй намайг шүтэл хэлж гин би өстой мундаг явж гин те. Миний юм бүтэж гин мөнгөтэй болж гин өстой нэрэ гоё яа гэ бодоо яваад байдаг. Гэтэл хөөрхий сорилтонд унаад өөрийнхөө одоо харьцажсэн тэр гоё дээд ирчмийнхаа зүйлийг хар ирчмтэй холиод солиод бүр те нөгөөдг нь мэдхгүй одоо зөв юмтайгаа харьцаа яваад ингэж бодоод авахгүй хамгийн гол нь. Тэгээ мэдхгүйгээр хүмүүст ингээл сүнсэнд нь өстой гоё засал хийж өгч чинь энэ сүнсийг гоё болгож чинь ингээл нөгөө хүмүүсийн гуйс юмнуудыг хийддэг. Яг үндэ цаагаараа нөгөөс одоо тэр нөхцсөн нэг харын талын байгаа шүү дээ. Тэрийг одоо онгох гэж бодоод бурхан тэнгэр гэж бодоод эсвэл өвгдөөс гэж бодоо явддаг. Нөгөөдөл нь цаагуур нь нөгөө ирсэн хүмүүсийнх нь хөх сүнсийг өөртөө олцлоо. Эсвэл онготын сайхан өөртөө олцлоо. Дагаж ирсэн одоо авчгаар нь юу вэ? Өөртөө олцлоо сууждаг. Тэгээ тэр гол үлийн хийгээд байгаа хүн мэдгүй сайн л юм хийгээ яваад ингэж бодоод идэг. Тэгээл өстө би мундаг болоод энэ гоё болоод байна те. Өөстө мөнгө амархан орж ирж байна. Өөстө хүмүүс өстө гоё болоод энэ нийт тэрэг гээд байгаа юм чинь би ч өстө сайн хийж байгаа юм байна даа гэл санаа амар гівтчихдэг. Ийм тохиолдол бас маш их болт юм билээ. Өөр нэг жишээ гэх юм бол нөгөө өмнө бас би нэг юун дээр ярьжсэн. Бичлэгэн дээр ярьжсэн. Христийн сүмүүд чинь бас зарим нь жоох эвгүй. Бас яг чадвартай, чадaltaй харын талын тийм шиддэг хүмүүс бас байт юм байна. Сүмүүдэд. Одоо ламын хийдүүд ч байт юм байна. Тэгээд тэр чинь өнгөлөнд алдалч нэг бурхны нэрийг барьцсан. Тэгээд гой сайхан юм хийж байгаа дүртэй. Цаавар болохоор хүмүүстэй нөгөө зан үлээ мэддэхгүй хэрэгждэг. За одоо ийм тарнууш, ийм юм хэлтэй, ингэж тэгжин гэж ийм мөргөл ийм угаалга үлдэн гэл. Тэгээд тэр зан үйл хийж яхад мэддэхгүй байхад нь ингээд сорчдаг нөгөө эрчим минер нөгөө сүнсний чадар хөх сүнсийг ингээд сорчдаг тийм одоо сүм хийдүүд бас байд юм бэлээ. Тийм учраас та нар маань жоохон судалгаатай болгоомжтой өөрийнхөө дотоод хүнийг дагаж явах биш өөрийнхөө дотоод мэдрэмж зүнг сонсож бас шийдвэрээ гаргаж энэ тэнд очиж янз бүрийн зан үйлд оролцоорой гэж хэлэх гээд байгаа байхгүй. Тэгээд одоо лам шарын шашны бас те газруудад хүртэл одоо харын талд үйлчлдэг, харын талын сахиус бурхдаг үйлчлдэг газрууд бас байд юм бэлээ. Бид нар гаднаас нь харан мэдгүй бүгд л адилхан харагддаг те. Гэх жишээний одоо бас хэцүү юмнууд их дуулдах юм аа. За тэгээд энэ хүртэл сонссонд гэлалаа. Бас жоохон судалгаатай байна. Зөнгөө дотоод сүнсээ сонсоод тийм ээ.
хаана одоо очиж хэн дээр очиж юу тайлдуулж юугаа ингэж дэлгэж өгөх үү бас тэ сүнсний мэдээлэл өгөх үү гэдэг бас бодолтой хийж байгаарэ гэж зөвлөмөр байна. За баяртай.